Таны төлөө эх орн чинь юу хийж чадах вэ гэж асуухаас өмнө та өөрөө эх орныхон төлөө юу хийж чадах вэ гэж асуу. Jan Fitzgerald. Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдрийн дефакто нэвтрүүлэгт биологийн ухааны доктор Шарвин Прүсүрэн өргөдөд байна. Сайн байна уу? Сайн байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт ирсэнд баярлалаа. За байна. Шарвин Прүсүрэн 1982 онд Москвагийн улсын их сургуулийг хөр судлагч агрохимч мэргэжлэр төгсч тэндээ биологийн ухааны докторийн зэрэг хамгаалсан. Хөдөө аж ахуйн яамд мэргэжилтэн хөдөө аж ахуйн их сургуульд декан, Монголын ихтэй сургуулиудын консорциумын гүйцэтгэх захирал, шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнд зөвлөх ажилтан зэрэг албуудыг хашиж байсан. Одоо Монголын мянганы сорилт сан төслийн байгаль орчны албанд зөвлөх ногоон загалмай нийгэмлэгийн тэргүүн. Тэрээр 20 гаруй оронд болсон олон улсын хурлуудад илтгэл тавьж, эрдэм шинжилгээ судалгааны 15 ном, байгаль орчин танин мэдхүн 80 гаруй нийтлэлүүд, алт бидний ирээдүйн мөн үү баримтат киногаараа олныг танилцуулсан эрдэмтэн судлаач. Тэгэхээр хоёлаа таны хувь хүнийхэн тухай би үзэгчдэд танилцуулмаар байна. Та хаана төрсөн, ямар сургууль төгссөн энэ тухайгаа тавчхан ярихгүй. За би Увс аймгийн Турун суманд тэр үеийн нэрээр төрсөн. 10 жилээ тэнд хөдөө төгсөөд дараа нь тэндээс одоо урыс хэл сурахын тулд юмдаа 1 жил эрхүүгийн бэлтгэл сурдаг байсан тэр үеийн хүмүүс бүгдээрээ. Тэгээд Москвагийн их сургууль Ломнос уян нэрмждэг гэж бид нэр ярьдаг. Тэрнийг 1982 онд төгссөн үнтэй. Дараа нь хэдэн жил ажиллаа буцчиход мөн тэр сургуульд хөрснийхээ чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Тэр та яагаад хөрсний чиглэлийг сонгоод авчдаг вэ? За энэ тухай ярил бас нэлээд удаа ярих байх зүгээр. Товчхондоо хэлэхэд би ер нь хөдөөгийн хүү газар тариалантай нутагт төрсөн. Тэр үед Увс аймгийн баруун Турун сан гавьч гэдэг чинь улстай хамгийн том сан гавьч байлаа. 44 мянга тарьдаг тийм том хэмжээний эргэлтийн талбайтай. Тэгээд Увстай бидгээл улстай хамгийн сайхан гурил үйлдвэрлэдэг. Альб 43 сорт байсан. Увсын гурил гэхээр ерөөсөө тэр үед бол бүгдээр ханддаг. Бүгд л одоо Увсын гурил бол брэнд бүтээгдэхүүн болсон байсан. Тэгээд би энэ хөрсөнд яавал илүү тариа ногоо ургадгийн бол энийг яавал сайжирдгийн бол эсвэл энэ чигээрээ байгаад байдгийн бол үгстэй хүүхдийн одоо тэнгэрийн сэтгүүгээр үзмэр санагдаа. Тэгээд энийг илүү нарийн судлах юмсан гэж боддог байсан. Гэтэл миний азар харин тэр үед хөрс судлагч агрохимч гэсэн мэргэжил орж ирээд энэ хөрс судалдаг юм байна гэж бодоод авчихсан. Хөрс судлаар тэгээд улс орон хэрэгтэй ийм чиглэлээр ийм мэргэжил сонгоод Москвагийн их сургууль руу явах энэ болтол таны амьдралд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн хувь хүн хэм бэ? За одоо аав ээж мэл юм да. Манай аав Шарв гэдэг хүн нутагтаа бас нэлээд тийм одоо нэр хүндтэй, юугаараа нэр хүндтэй гэвэл манай аав нэг их тийм айхтар ухаантай хүн байсан гэж би хэлмээргүй байна. Тийм шудраг өндөөгүй хүн гэж манайхан ярьдаг. Тэгээд ямар сандаа би нэг юм зүйлийг сандгийн 70-аад оны үед манай аавч одоо яслын эмнэлгийн яруу насараа л хийсэн сумын дөвөн айлштай манайч. Аймгаас гинт нэг удаа санхүүгийн шалгалт ирээд. Тэр үе чинь аймгаас шалгалт ирэхээр хүн болгоо их айдаг. Бид нар ч аваасаа их ажиллая. За одоо яадаг бол нөгөө дээлээ нөмрөөд явна гэдэг нь болдог болов яадаг бол. Гэжсэн чинь аав ерөөсөө өөрөө тэр үнд нэг сандардгүй. Ээж бид нар сандраад одоо яадаг болоод нэг олон хүн ирчихсэн. Нэг олон хоног шалгаад нөгөө яаслын эрхлэгч нэг толгор гэж нэг сайхан эмэгтэй байсан. Орой болго манайхаар гүйж ирээл юу болж чинь нэр дутуу юм юу гарах нүг аав дуурдаг. Тэгээд шалгалт 7 хоног явагдаад эцэст нь дүнгийг гаргасан чинь 2 барааны савн тутсан гэдэг. За. Тэгээд утгатай өрбөн одоо энэ талаар инээдэн болж. Тэгээд аав минь их тийм шудраг шулуун байхыг биднээс шаарддаг. Хамгийн гол хэлдэг нэг зарчим нь ерөөсөө өөр хүн байхаасаа илүү юмыг өөртөө авахыг хүсэх юм бол тэр чинь өвчин болно шүү. Та нар тэрнийхээ дараа бангийн даахгүй шүү гэж ярьдаг. Байгалаас. Тий. Тэгээд бид нарт ерөөсөө нэг
надад бол ерөөсөө хүн байгаа өөртөө хэрэгтэй шаардлагатай зүйлээсээ илүү юм ийг л хүсч болдгоо юм байна гэсэн бүр бага нэг тийм хэрэглэхгүй байх. суучсан байсан. За ээж маань яг уу бид нар ч олуулаа өссөн. Аав ээжээс исүүлээ. Ээж та дээрээс аль нь 2 дахь юм. Ээж маань одоо амьд зэрүүн байгаа. Нэг сайхан чанар байдаг манай ээж. Яг нэг хүн болгоно тийм байдаггүй болов гэж би дотроо боддог. Бурхан шиг хүн л дээ. Хүнээс бэлэг авахаараа баярлдаг. Манай ээж хүнд юм өгөхөөр баярлдаг гэсэн. Тэгээд манай ээжний хүнд өгөөд байх нэг сүртэй ч байхгүй л дээ. Нэг хаяа нэг юм ханаасаа ч нэг юм олоод дарцсан байна. Тэгээд бид нарыг очихоор тэрийг өгөхөөрөө зэрэг ичгтэйхэн одоо хүнд юм өгөх би бол ямар ч гэсэн боломжтой байгаа юм байна. Тэгсэн сэтгэлээсээ илүү би хүнд юм өгч чадчихин дээ гэдгээ талаасаа ингэж баярлдаг байсан болов уу гэж боддог. Тэгээд би бас ийм сайхан аав ээжийн хүү болж өссөндөө яг миний суусан одоогийн байгаа чанар бол тэр хоёроос л үлдэж үлдсэн болов уу гэж боддог. Танай сургуулийнхан өгчүүд байгаа. Өөрөө бас аймгийн цолтой юу? За миний барилдыг ноцолдог гэж юу байх вэ? Зүгээр увс нутгийнхны нэг тийм айхтар чанар бий. Ерөөсөө хүний доор байж болохгүй. Яагаад увс аймагаас олон хөгчөд өрдөг гэж. Айлын хөгтүүд зунд гадаа барилдаад унаад ороод ирэх юм бол ээж нь чи юм уу тэр мэд эдний хөгт унаад ахтай яа гэх загнадаг байхгүй. Тэгээд тэр санаа нь гараа биш гэсэн бас нэг хүнд унаад баймаргүй санагдаад багаас бас нэлээ ноцтолдог байлээ. Би ч нэг морь малтаа ноцтлоо гэж худлаа ярихгүй би сумын төв юу. Тэгээд дунд сургуульд байхдаа юм ямаараа хүний дороо ормооргүй санагдаад гүйдэгч байлаа, харайдагч байлаа, барилдагч байлаа юм л хийдэг байлаа шүү дээ. Яг тэгээд сүүлдээ тэр байгалийн шалгарлаараа тэр нөгөө манай бөхчүүд дэшегээ яваад би бол өөр замыг өгөөл ингэж явчихсан. Та хэд хэдэн ном бичсэн. Хөдөө аж ахуйн яамд ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн дээд сургууль багшаар ажиллаж байсан. Та хөдөө аж ахуйн дээд сургууль багшаар ажиллаж байгаа хамгийн гол одоо дүгнэлт яаж хийдэг вэ? Ер нь би бол анх Москва сургуулийг өсч ирээд багш болох юмсан л гэж боддог. Яагаад ч юм одоо багш нар маань намайг тэр багаас хүмүүжүүлэхдээ агуул хүмүүс юм шиг надад санагддаг байж л дээ. Ер нь тэр тогтцоороо би өөртөө байгаа юмыг хүнд өгөөд үлдээвэл надад тэрнээс илүү ямар би мөнгө өгч чадах юм биш. Илүү надад чухал зүйл байхгүй юм шиг санагддаг байсан. Тэгээ би хөдөө аж ахуйн сургуульд 20 жил багшсан л да. Тэгэхэд одоо ингээд хөдөө явбал энэ тааж очсон хаа нэг газараас багшаа гэл нэг хүн гараад ирдэг байхгүй. Би зарим нь танихгүй. Тэгээд энэ багш гэдэг хүн эрдэм болоо одоо нөгөө бурхны дараа багш гэж гэлдэг. Тэрийн шиг нь бол агуу бас хүнд оногдох том хөв заяа юм болов уу гэж боддог. Тэгээд энэ багш гэдэг хүн үнэхээр хүнд ачтаа тусдаа юм хийж чадах юм бол хүний амьдралыг бүр 180 градус өөрчилдөг зарим үе тохиолдлыг би сонсч байсан. Та энэ миний орчлон 20 дугаар 100 гэж ном бичсэн. Энэ номонд өнөөдөр хорвоо дэлхийг бүр том хорвоо дэлхий гэдгээр дараа нь гол улс хотоор гол хүмүүсээр нь дараа нь Монгол улсынхаа ТV-ийн тухай дараа нь Монгол улсынхаа тухай хамгийн сүүл та төрсөн нутаг руугаа оруулаад ийм ингээд зүүмэл татаж байгаа юм шиг юм ном бичсэн. Яагаад энийг бичсэн? Ер нь миний хүүхэд насны хамгийн дурсамжтай үе мөч бол тэр сумын төвийн